Ерөнхий зохион байгуулагч нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4-6 дахь зорилтын хүрээнд залуучуудын өмнө тулгамдж буй асуудлын шийдлийг тодорхойлоход залуучуудын оролцоо чухал болохыг сурталчлан таниулах, мөн сэтгүүлчдийн бүтээлээр дамжуулан залуучуудад эерэг хандлага төлөвшүүлэхийг дэмжин хөгжүүлэх зорилгоор эерэг өөрчлөлт залуучуудын оролцоо телевизийн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд Монгол албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бие дааж болон баг редакцийн бүрэлдэхүүнээр оролцох боломжтой. Сэдв: залуучуудын хөгжил оролцоо. Төрөөс залуучуудад үзүүлж буй үйлчлэгээ, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин. Бүтээлийг 2019 оны 10 дугаар сарын 23-наас 25-ны 17 цаг хүртэл Монголын хэвлэлийн хүрээлэн төрийн бус байгууллага дээр хүлээн авнаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 11:35 тэг 2 утаснаас мөн Child.gov.mn, Press.org.mn-ээс